Сайн уу найзууд, өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр 2 сарын 3-ны өдөр болж байна. Өдрийн 12 цаг би бүр байдгаараа багилцсан явж байна. Яагаад гэвэл Ванкуверт сүүлийн 3 өдөр цастай байна. Тэгээ цаг агаарын хувьд бол нэг 0 градус эсвэл нэмэх 1 мэгтэй байж лээ. Хасах руу орсон эсхийг нь бол би сайн мэдэхгүй байна. Гадаа ямар цас байгааг харуулъя. Яг одоо цас орж байна. Гэтэ тийм амар сүртэй биш. За тэгээ өнөөдөр би хаашаа юунд явж байгаа вэ гэхээр яа зогсчоод ярихгүй бол бүр юм садчлаа. Би нэр амар дулаахан явж байна. Ноолороо оролт малгаад гэснээр амар өвлийн хүрдэг. Тэгээд надад дутуу юм гэвэл бэйл юм байна. Гэтэ яг жоохон бичлэг ээж дуусчаад хоёр гараа кармалчна. Манай энэ хавьд нэг Dollar Tree гэдэг нэг dollar store байгаа юм байна. Тэгээ тэрлүү явах гэж байна. Гол зорилго нь болохоор би шоколадны хэв авах гэж байна. Эсвэл тохиромжтой гоё бейкинг хэв ч юм уу ямар нэгэн тийм зүрхний хэлбэртэй гоё хэв авъя гэж бодож байна. Валентин болдог тийм ээ. Тэгэхээр би дэлгүүрээс шоколад худалдаж авмааргүй гоё өөрийнхөө гараар хийж өгмөр байгаа болохоор тэгээд ямар ч гэсэн хивээ авчи. Тэгээд хизээ нэг ихтэй ганцаараа байж ах үе надад зөндөө байх учраас тэр үеүдтэй гоё TikTok энтрээс харж агаад фантазлаад нэг юм хийн гэж бодож байна. Би ерөөсөө гараараа өөрөө хин нэгэнд зориулж Валентины шоколад хийж байгаагүй юм байлээ. Би ямар ч гэсэн нөхөртөө Валентины шоколадыг нь гоё хийж өгнө. Манай нөхөр надад юу хийж өгөх юм би мэдэхгүй. Тэгтээ харчлаа. Магадгүй би тухайн өдрөө Валентиныхаа өдөр ямар ч ийсэн шоколадаа бэлэн болгочоод бэлэглэх үед эдгээр бичлэг хийж таарах баг. Тэгэхээр надад юу өгөх нь харцгаая. Эсвэл надад юм өгөхгүй ээж ч магадгүй. Гэтэ би гомдохгүй зүгээрээ. Шоколад өгөхгүй ч нэг чухал биш. Гэтэл чухал шүү дээ. Хөлдөж өглөө. Ямар амар хүүтэй юм бэ? Миний хамар 3-2 дараад байна. За. Баяртай. Hi guys. За өнөөдөр Ванкуверт 2 сарын 14 болж байна. Монголд л хэзээ 2 сарын 15 би өглөө босоод зөндөө олон асуудын бичлэг яаж одоо Валентины өдрөө өнгөрүүлсэн, ямар бэлэг авсан, өгсөн ба зөндөө хэм үзлээ. Тэг ямар ч тийм сэтлгүй байж байгаад гинтхэн би жоохон сэтэлжээд тэгээд орой жоохон юм бэлтдэм үү гэсэн тийм бодол санаа гинт төрлөө. Манай нөхөр өнөөдөр жоохон оройтч ирэх байх яа гэвэл найз нь ирж байгаа. Тэгээд онгоцны буудлаас найзыгаа тусч аавна гэсэн. Би яах ч байгаа вэ гэхээр штэ бэлгүүр гараад жоохон юм бэлдээ гэж бодож байна. Тэгээ юу бэлтэх вэ гэхээр орой хоолндоо зориулсан юм бэлдээ гэж бодож байна. Би шоколад бэлтсэн байхгүй юу? Тэг үзүүлээ. За. Ингэж харагдана. Дээр нь би болохоор ингээд өөрөө ингээд цаасан дээр гараараа зурсан Happy Valentine's гэдэг. Доторх нь болохоор юм дөрвөн ширхтээр зурхтай шоколад. Тийм дөрвөн шоколадыг би өөрөө ингээд хэвэнд цутгаад тайлуулсан байхгүй юу? Яг миний сэтгэл санаанд амар гахалтай хүрхгүй байгаа. Гэхдээ зүгээр би отхон болын өрөөнд би дүүгийнхаа өрөөнд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь сайхан гар өчтөр надаа орой ирэхдээ хоол байна уу гэж асуусан. Тэгээ хоол байхгүй гэсэн чинь дэлгүүр ороо сүшээ авч идсэн ба шүү дээ. Амар юм бэ те. Би шоколадаа бэлтцсэн. Тэгээ би уг нь бол ингээд шоколад өгөө болчихно гэж бодож исэн. Бас уг нь бол би бэлэг авцсан байгаа л да. Тэгээд бэлэг маань болохоор би зургийг энд үзүүлье. Монголоос ирж байгаа. Тэгээ би Монголоос хөрхөн мандхай дүүтэйгээ ярьж агаад хүрхэл дээр аав ээж дээр хөргүүлсэн. Тэгээ манай аав ээж хоёр удахгүй 2-3 хоногийн дараа ирж байгаа. Яг Валентины дараа ирж байгаа. Гэхдээ зүгээр манай нөхөр надаас янз янзын тийм бэлэг бол экспект хийхгүй байгаа учраас илүү гоё сюрприз болох ах л та. Манай монголчууд чинь ямар гайхалтай тэмдэглэсэн те амар бон стори үзлээ. За тэгээ би ингээд бодоод надад байгаа бүтээгдэхүүнүүд юу бэлээ гэж бодоод
Тэгээ өнөө орой би ингээд айгүй хөрхөн цамхан хоол хийгээд ширээ тасъя гэж бодоод бөөрийнхий махтай, төмсний нухштай, мөөгтэй сүн кремтэй юм соустай заяа. Тэнгуутлаа хажууд нь зүгээр тусдан плейтэн дээр ингээд гарлик паста хийвэл ямар сонсогдож байна. Миний зүгээр бодсон бодол нэг тиймэрхүү байна. Яа тэгэл би амар хоол хийх мүдгүй байна уу. Тэгээ дээрэс нь Ариунбат чинь бараг 5 өнгөрөөж онгоцноос гүн тосоо. Тэгээд гэрт нь хүргэж өгөө. Тэгээд дараа нь гэрт ирэх байхгүй. Тэгэхээр чинь бараг 7-8 цагт гэрт ирэх юм биш үү гэнэ л да. Тэгэхээр чинь жоохон хөнгөндөө маягийн хоол хийсэн дээ шүү дээ. Тэгээ бас нэг миний бодож байгаа юм болохоор би коктейл ч юм уу эсвэл ямар нэгэн юм алкогол хажууд нь уудаг тийм байвал гоё юм байна гэж бодоод ингээ хосоод вайн л уудаг шүү дээ. Вайн эсвэл шампань ч юм уу. Тэнгууд би чинь жирэмсэн хүн юм чинь янз янзын алкогол хэрэглэхгүй. Надад ингээд алкоголны царайтай хурамч вайн байна л да. Тэрийгэл би тавиад уучи. Манай нөхөрт болохоор вайн авахар цат чинь нэг ганцаараа вайн бол нэг амар уухгүй хаа. Би гэрээсээ гараагүй зүгээр ингээд өдрийн цагаар өөрөө ганцаараа гарч яваагүй амар удсан. Ари үед энэ ч амар хүйтэн байгаа. Бүр амар хүйтэн заяа бүр хөлтөж өгөх гээд хасах 2 3 заяа. Тэг ингээд гарангууд шууд хамар хацар дух мох бүх юм даараад тэгээ би гарахыг амар хүсэхгүй болсон. Гарч кофе авъя тэг. So let's go. Okay, hi guys again. Шал өөр хүн болоод түрээд ирлээ. Би түрүүн нөгөө нэг амар хөөрхөн охин байжсэн шүү дээ. Тэгээ одоо бүр амар хөөрхөн охин болчоод байж гин. Дэлгүүр гараад тэгээ хүнсэж явах уу нэг сүртэй аваад ах юм бол надад байгаагүй. Дутуу ганц нэг юмнууд авсан. Энэ ингээ мөчөртэй помидор байгаа шүү дээ. Тэнгууд ингээ мөчөр бүрээс нь помидорнууд нь унаа тэгээд мөчөртэй чигээр нь би шарах хэвчээс ахгүй. Тэгсэн чинь одоо ингээд бүх мөчөрнүүд нь ингээ салтсан. Тэгээ би нэг юм ямар нэгэн арх авсан. Хальт харуулчих. Манай гэрт 2 хэн шиг төмс байна. Би 2 хэн шиг төмсийг ажилуулна. Асуудалгүй. Татсан махаага би энийг ажилуулад бүрэнхий мах болгоно. Сонгонтой хойлоод надад паста байна. Төмсөө арилгая. 3 дахь удаагийн Валентин юм байна л да. Бид хоёр хамт хоолнд ороод манай нөхөр надаа гоё цүнх авч өгсөн. Уусаа тэгэл анхны жил эхний анх удаа хамтдаа тэмдэглэж байгаа баяр болгоныг л бид хоёр ер нь ихэнх хосууд тэгж их сүртэй тэмдэглэдэг ах л та. Тэгээд түрүү жил би яснаа яг сайн санахгүй байна. Гэхдээ манай нөхөр наваа баярлуулад юм авч өгсөн бол гомдоход баг. Гэтэ яг үндэ би сайн санахгүй байна заяа. Май Валентины гэлэг. Оо, гэлэг гэсэн юу юм бэ? Гэлэг шоколад. Баярлалаа. Би чамраа харуулсан гот чи ингээд гоё яаш тээ. Ёо, my hand. Хайлс юм уу? Тий, би бүр гараар хань ангалаа. Оо ямар хөөрх юм. Ёо, энэ хибэс юм уу? Авсан юм уу? Ингээ авсан. Ийм 4 шоколад би хэвлсэн байхгүй өөрөө. За, оо ямар гоё. Нэг нь You deserve it. яа. Би нэрнгээсээ жүжиггүй шүү. Тэ. Анх удаа онгойлох гэж байна. Харт би өөрөө шууд сонгоцсон уу? Мэдгүй тий. Аа. Ийм үү тий. Алмаазын бүгд юм уу? Ёо, ямар амар галзуу юм бэ? Ёо. Харта. Тэмэрэн. Гоё л гэж штэ. Баярч байна. Тэр том уу зүгээр үү? Том биш ээ нөө. Яа, Ой таралтай. галзуу. Ямар юм. Болоо YouTube-ээс үзчих واخ. Яа, за баярлалаа. Би миний үсэн засал мейкап өнөөдөр авангард байгаа зү. Галгал. Би тэг нүрээ будаа нөгөө хувцас өмсөж сууж байгаа байхгүй юу. За одоо миний хийсэн хоолыг эзэцгээе. Энэ муу юм бэ? Ахгүй заяа.
Тэгээ аймаг шамс гоё шүү дээ. Яан зав шүү. таримстай паста хараа. Өмнө өөр набар байсан. Гадио тийм үнэтэй юм. Гүнээ амар төвшөө шүү дээ. Энэ кофе зардаг тийм. Тийм. Монгол тэгэж юм лизингээр зардаг гэж. Монголд амар үнэтэй Шангрилад байдаг шүү. Тань дэгдэж юм. Яагаад Бөөрийн юм бэ? Гал. Хөөд тасрах шүү дээ. энэ помидор нь бол нөгөө нэг мөчрнөөсөө зүгтж явах хэрэгтэй байхгүй юу? Чтэй атоо. Оо хайраа бол тасрах. За сайхан хоолоо идчихлээ. Ийм их чин зураг харсан байхгүй юу? Instagram дээр. Тэгээ би тэрнтэй адилхан бодсон. Үс маань бол юм борцоор байх хэрэгтэй. Надад чинь маскаронсаа байх хэрэгтэй шүү дээ. Борцоор итгэхгүй. Миний үс аим шингэрсэн болов мэдгүй. Гэтэ энэ их чин засал миний засал арай жоохон өөрлөө. Энэ их ч болохоор бүх үсээ шуудсан. Би болохоор ингээд нэг жоохон хэсэг нь гаргацсан. За anyways. 2-7 хоног блог листинд байгаа. Тэгээ уг нь бол би блог хийсэн өдрөө битээр эвлэрсэн л дээ. Валентинаар яах гэж харъя. Гисэн. Оо. Тэ чи яаж гаргад юм бэ? Тэгээ би анблок хийчлээ. Facebook, Instagram дээр. Би нөгөө коктейл болгож өгнө гэсэн фантази маань байхгүй болцсон. Яагаад гэвэл манад коктейлний бэлтгэж заал. Хайр дангаар нуух туртай юу? Юу хийсэн юм? Виски гэхдээ гоё л хийдэг шүү дээ. Дангаар нээсэн ч гэсэн. Миний амьдралтаа анх удаа өгч байгаа шоколад шүү дээ. Тий, одоо би өөр хүнд шоколад өгч үзэж байгаагүй. Хараа энэ миний бэлтгэж байгаа. Энэ таарч байна. Сул байна уу? Энэ ч суултаа юм алколтой. Аа, энэ чи аршаар та. Тин. Юу яагаад юм? Үгүй яа өнгө багтахгүй юу? Ягаан өнгөийг чинь заавал хэмхдэг хүмүүс өсдөө гэсэн юм байхгүй шүү дээ. Ваа гэсэн юм. Тэр гоё юм байл шүү дээ. Тэр юутайгаа хамтаацтайгаа. Надад харж байна. Би бас нэг зүйл байна.